Сайн байцгаана уу? Саран заяа шүүр 2-ын 3-4 сарын тайлантай танилцгаая. 3 сарын 7-нд Empowering Women үйл ажиллагаанд оролцсон. Тус үйл ажиллагаа нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хийсэн үйл ажиллагаа байгаа. Тэгээд Монголын манлайлагч салбартаа тэргүүлэгч эмэгтэйчүүдтэй уулзаж тэдний гайхалтай түүхийг сонссон гоё өдөр болсон. Тэгээд зочин илтгэгчээр манай дэгийн маань бас өөрийнхөө гайхалтай түүхийг хуваалцсан. Үнэхээр дэгийн мундаг гэдгийг харсан. Воркшопын үеэр би бас багаадлуулан гарч илтгэл тавьсан байгаа. Тэгээд тус үйл ажиллагааны үеэр бас суглаа явагдсан. Гэрэл мэлийн эмнэлэгт 300 сая төгрөгийн үйлчилгээний эрхийг би сугалсан байгаа. Тэгээд үнэхээр гоё өдөр байсан. Тус өдрөөр бид нар рол моделийн сургалтын сертификатаа гардаж авсан. Тэгээд баг бүрдүүлэлт 3 сарын 17-нд болсон байгаа. Бид нэр шавраар вар болон аяг хийж өмнө нь хийж үзэж байгаагүй болохоор үнэхээр сонирхолтой гоё байсан. Бусад охтуудыгаа ямар мундаг урлагийн мэдрэмжтэй вэ гэдгийг тус өөрсдийнх нь хийсэн бүтээлээс олж харсан. Тэгээд хөөрхөн гоё аягтай болсон байгаа. За концерт бид 5 сар болох концертаа 7 хоногт 2 удаа уулзалдаж бэлдэж байгаа. За бид одоогийн байдлаар болохоор концертын хувьд туршилт болон тодорхой хэмжээний код бичиж турш үзэж байгаа. За одоо бид нар 3 сарын 21-нд анхны хилцүүлэг уулзалтаараа анх удаа оролцож байгаа хэд тодорхой хэмжээний өндөр оног авч чадсан. За та юу хийж байгаа? Хоёр одоо энэ хөлийн гажиж байгаа. За бид нар одоо Миссорнтэй танилцах гээд ирсэн байна. Бид энэхүү үйлдэлтаараа Мизорны дотоод үйл ажиллагаа болон байгууллагын үнд зүйлстэй танилцсан. За Мизорны хувьд ажилчдынхаа ажиллах орчин нөхцөл болон цагийн хуваар дээр илүү уян хатан ханддаг байгууллага байсан. За бидний хувьд IT салбартаа тэргүүлэгч томоохон байгууллагатай танилцах нь илүү сонирхолтой, ойр дотн санагдсан. Сантин сургалтын төвдөр бид нар 40 цагийн англи хэлний сургалтыг авч дууссан байгаа. 4 сарын 15-нд бид нар final тестээ өгсөн. Бид хэд англи хэлнийхээ сүүлийн хичээл цуцгааж байна. Бус хүүхдүүд маань онлайнаар хичээлдээ орцгож байгаа. Бид коучинг сайхнаас ганцаарчлсан коучинг үйлчилгээ авсан байгаа. Энэ уулзалтаараа бид нар өөр тулгарч байгаа асуудал болон ирээдүйн зорилготой хэрхэн эрүүл зөв дадлаар хүрэх вэ гэсэн талаар ярилцсан. За энэ уулзалтаар коучинг сайхан маань биднэрт өөрийн гаргасан сургууль заалгаагүй эрдэм хэмээх номыг дурсасан байгаа. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар бид нар нэг зорилгын дор чөлөөт цагаа зөв боловсон хамтдаа өнгөрүүлж маш сайн найзууд болцгоосон. Тэгээд 3-4 сарын тайлан маань хүлээж авч сонссон та бүхэндээ баярлалаа. Бид хүрээлэн дээр гүйж байна, тасгал хийж байна.